За өдрийн мэнд бүгдээрээ сайхан амарч байна уу? Ажил төрөл нь сайн уу? За ямар ч байсан эмч хүний хувьд санал бодлоо хэлэхгүй бол болохгүй байна. За мөн одоо Монгол хүний хувьд өөрийнхөө санал бодлыг ч гэсэн байнга хэлж байгаа. За тэгээд өчигдрийн тэр үйл явдал бол одоо намайг үнэхээр одоо зоож сэтгэлийн минь үнэхээр одоо тэг заавалчгүй одоо ингэж хэлж ярих лайв хийхээс өөр аргагүй болтол ийм одоо байдалд оруулж юм шүү. Няра хүүхэдтэй төрсөн эхийг бараг хөөж тууж баривчилж байгаа юм шиг барьж авч гарч ингэж одоо машин цуулгаж авч явж тасгаарлаж байгаа юм байна л дээ. Энэ бол муухай шүү. Тэр эмэгтэйг одоо хардж байгаа мó, сэрдэж байгаа мó? Тэр хүн одоо үнэхээр ковид тусцсан юм уу? Заавал тэр хүнийг тэгж нэг хувцсын ч өмсүүлээд аятайхан тэр аваад яваад байлгахгүйгээр бараг л тэндээс нь баривчилж байгаа юм шиг авч гарч одоо ингэж хариг сэрцгийг хандаж болж байгаа мó? Энэ Монголын төр засагч нь арай хэтэрхий одоо сүржигнэж, арай хэтэрхий одоо хүний эрхэнд халдаж, арай хэтэрхий дураараа загнаж штт. Хүнд яасан хүндэтгэлгүй юм бэ? Тэр эхийг, тэр хүүхдийг, тэр хүмүүсийг одоо дарамжилж дээрлэж байгаа юм уу? Даргын авгаа, даргын хамаатан садан боссуудын эхнэр хүүхэд байсан бол одоо ингэхгүй штт. Шууд одоо бараг чирч гулдраад ам дээр нь одоо юуг наачсан, дэрийг наачсан. Тэгээ одоо нүцгэн човгон хар өвлийн хүүтэнд тэгээд бараг л одоо хөөж туугаа гаргаад ингээд загнаад ингэж явж гин гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Энэ эрүүл мэндийн сайд гэж нэг ёстой нэг мулгуу тэнийг мөнгө сайхан гэдэг нөхөр байна. Хөөс мөнгө сайхан чи одоо болооч хөөе. Энэ улсын онцгой комисс ч гэсэн энд юу хийгээд байгаа юм бэ та нар? Энэ нэг ковид гээд энэ жижигхэн ханиач шиг юмыг юу их одоо ингэж сүржгэнд юм бэ? Анхаарал тавих ёстой, болгоомжтой байх ёстой, арга хэмжээ авах ёстой. Энийг үгүйсэхгүй байна. Гэхдээ одоо ингэж одоо болохгүй штэ. Одоо зөндөө их алдаа гарч байна. Энэ зүгээр нэг алдаа биш штэ. Анхнаасаа л одоо бараг жилийн өмнө сүржигнээл юу ч болоогүй байхад хилээ хаагаад гадаад байгаа монголчуудаа авахгүй, гадаадаас юм оруулахгүй, хамаг бизнес юмыг зогсоогоод хаагаад эхэлсэн штэ. Тэгээд нөгөө мө гадаадд байгаа монголчуудаа энд авчираад 21 хоног хашаа бизтэй дэлхийд байхгүй тийм юм хийсэн. Ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй. Тэгээд дараа нь 19 20 хоног дээр илэрч гэнгээ сүржигнээд байсан. Бүгд худлаа хоосон болсон штэ. За тэгж байтал одоо нөгөө энх саран гээд нэг тийм муухай нийтийн дүүрштэй газар аваач хийгээд тэгээд Монгол улс даяар ингээд нөгөө ковидаа алдсан. Энийн хариуцлагыг хэн хүлээж байгаа юм бэ? Тэр энх саран хэн зохион байгуулж аваачсан? Тэрний хариуцлагыг хэн хүлээж байгаа юм? Энэ тухай ерөөсө биднэрт ямар ч ард түмэнд мэдээлэл ирээгүй. Энх саран юу болов? Асууж мэдж байгаа хүнч алга. Тэр хэний арын хаалга юм? Хариуцлагыг хэн хүлээсэн? Байхгүй. Алга болсон. За энэ 14 хоног биш 21 хоног дээр илэрч байна. 20 хоног дээр илэрч байна гэсэн нөхдүүд байсан. 21 хоног ард иргэдийг хашиж гадаадаас иргэдээ авахгүй хилээ хашсан нөхдүүдэд хариуцлага тооцсон юм уу? Мэдэхгүй одоо. Энэ порчиг нямхуугээд хулгайч нөхөр байсан. Тэр харин харагдхай байчих. Хэрвээ тэр харагдхай байсан бол одоо хилээчээ та нар. Тэр нөхрийгөө одоо яасан? Ажлаас нь халсан юм уу? Хариуцлага тооцсон юм уу? Ажлаа хийж байгаа юм уу? Тэр нөхөр чинь альсгүй хаа нэг одоо айлын гэрлүү орох гээд порчгоор нь орох жаваад нөө бөксөн багтахгүй гацчаад ингээд наашаа цаашаа хөдөлж чадахгүй болцсон юм уу? Энэ нөхөр чинь гинтхэн алга болчлоо. Тэр порчиг нэмэхгүй алга болчлоо хөөе. Тэр чи одоо баг Монгол улсын баатар гавьяат болчих дөхөө үстэй болцсон уу баг тий? Нууцаар өгцөн ч байж магадгүй шүү дээ баатар матрын. Тэг ичээд ингээ нууцсан. Нөгөө баатар нь хаа байна тэр? Алга болчлоо. Тэр порчиг нэмэхгүй алга болчлоо. Хаана вэ? Юу болсон? Мэдэхгүй. За энэ тэр хавдрын үндэсний төв дээр
нэг одоо манай хөвсгөлийн Эренчинлөм сумын иргэнийг 3 сая төгрөг нэхэд тэгээд хөөгөө явуулсан. Тэрийг нөхгүй болохоор. Тэр Эрхэм Баяр гэдэг эмчид хэн хариуцлага тооцсон. Тэр хавдрын тэр маф болсон дарга нар тэр мафчсан тэр зохион байгуулалттай нөхдүүдэд хэн хариуцлага тооцсон. Бас байхгүй. Таг болсон. Тэ? Одоо ингээд энэ эмэгтэйг нүцгэн чоогон өвлийн хөвтнөр чирээд голдчаад гаргаад машин руу чихэд аваа явж штт. Юу болоод байгаа юм бэ? Ер нь дэлхийд даяар судалгаа байгаа штт. Хүүхэд айгүй хөнгөн тусаж байгаа гэж. Хүүхдэд баг одоо нөлөө үзүүлэхгүй байгаа гэж байгаа штт. Тэ? Тэгэхээр одоо Монгол хүн чинь энд дархлаатай хөөе. Гэхдээ тэр эмэгтэйг тэгж одоо дээрлэхэж авч гарахад ямар шалтгаан байгаад байгаа юм бэ? 5-10 минут байлгаад хувцс нарын өмсүүлээд айтайхан ингээд гоё аваа яваад болно шүү дээ. Юундаа ингээд сүржигнээд хамаг амтныг ингээд ажил төрлийн алаад, бизнесийн алаад энэ хүмүүсийг дээрлэхэд доромжлоод маш шиг ингэж хориод ингээд бүх бизнесийг зогсоогоод одоо цаан чинь ерөөсөө мөнгөний хомсдол нөгөө өр зээл энэ хүмүүсийн чинь ажил амьдрал үнэхээр хэцүүдлээ. Энэ ковид ч яг ингээд өнгөрнө. Тийм биз дээ. Тэр вакцин хизээ ирэх байхгүй шүү дээ. Та нарт вакцин байхгүй. Вакцин гэдэг юм чинь эртхэн захиалж мөнгөө өгжээж тэгж авдаг болохоос одоо хамаг улсууд захиалгаа өгчихсөн хамаг оочрын сүулд очичоод ингээд одоо вакцин тэгтээ ирнэ нэг ирэх байх гэж байж болохгүй шүү дээ. Хөөе. Тэр хятад вакцин чинь 50% үйлчлэгээтэй гэж юм лээ шүү. Тийм вакцин авахгүй шүү. Эрдэнэс хэлчихэ. Орос вакцин чинь чанаргүй муу тэр бүр бүтэхгүй. Оросууд хизээж юм хийж байгаагүй юм шүү. Тэ. Одоо ерөөсөө тэр сайн вакцины үн цохиж яваад өөртөө гараад нисээ тэр тусгай онгоцоор нисэж очиод гуйж түгээд мөргөж залбираад тэгээд авчраач. Энэ одоо хитэржээ штэ хөөе. Би одоо эмч хүний хувьд хэлхээсээр аргаал монголчуудаа ийм эмийг одоо хараад ингээд дээрлэхүүлээд ингээд хон шиг номхон байж таарахгүй хөөе. Тэ. Энэ ер нь жирийн иргэд ард түмнийг бол ерөөсөө гаргуунд нь гаргаж тэ орлогогүй болгож бизнесгүй болгоод за ингээд хамаг юмыг хаагаад энэ одоо юу болоод байгаа юм бэ? Энэ ковид чинь Монгол хүн төсвөртэй тий. Одоо цөмөрөө сайхан бизнес юм хийгээд тэр хил мэлээ нэмээр байна хөөе. Юм хүмүүс оруулмаар байна. Энэ чинь барааны хомсдолд орчлоо Монгол улс. Тий. Эд бараа одоо юу гэдэг бүхэл одоо бизнес чинь зогсчлоо хөөе. Тэр урд хил мэлээ бүгдийг нэгээ тэр машин зашиныг оруулж гаргаа хойноос тэр юмнуудыг оруулаа. Энэ чинь бүгдээрээ зохион байгуулалтын асуудал. Зөв зүйтэй айтайхан зохион байгуулах юм бол юу ч шийдэж болно. Энэ жижиг улсад тийм биз ийм цөөхөн хүн амтаа, ийм тархаа бадрахаа амьдэрдэг, ийм одоо ханиад юу гэдгийг вирусанд дарлуулсаар хагаад дархлаа тогтцсон ийм ард түмнийг, ийм нөхцөл байдлыг одоо ингээд буруу үйл ажиллагаагаараа доош нь хийж болохгүй штэ. Энэ улсын онцгой комисс. За тэр ялангуяа энэ эрүүл мэндийн сайд энэ нөхдүүдийг одоо яаралтай хариуцлага тооцоо. Тэр хавдрын эмнэлэгт хариуцлага тооц. Хөөе. Энэ хөсөөтөд бас хариуцлага тооц. За тэгээд энэ ерөөсөө тэр улсын онцгой комисс хариуцлага тооц. За тэгээд хил бизнесээ нэ гадаадад байгаа монголчуудаа авчир хөөе. Би өөр одоо хэлхээсээр аргагүй болоод хэлж байна. Цаад гадаадад чинь өчнөө олон монголчууд чинь зовж зүдрээд одоо өстө ковид мовидаа тусаад өөрсдөө эдгрээд байж байна. Хөөе. Тэднийг авчир тэд нар чинь монголчууд ямар муухай юм те ямар хэрцгий юм ямар харгис юм ямар дураараа юм те монгол хүн гэж одоо ингээд тоглоом болцсон юм уу ингээд ерөөсө та нар ерөөсө юу л дуртайгаа хийж болдог юу яаж л бол яаж сүрдгэнж болдог хамаг бизнес орлогыг хааж болдог ажилгүй болгож болдог дампууруулж болдог өр зээлэнд нь хатааж болдог те нэг ийм ханиач юмнаас айгаад шүү. Хамаагүй дэлхийд даяар тэнд тэр ханиа дээр тэртээ дөрвөө зөндөө хүн өгдөг тий. Одоо энүүгээр энэ баян тарган улс орон ийм тийм хүмүүс тэр ханиад нус чинь тэнд тийм их байдгүй юм. Вирус тэнд тийм их байдгүй юм. Би бас мэдэн зөндөө улс орноор явж байсан. Монгол шиг ийм хэцүү хатуу улиралтай ингээд байн ханиад хурж идэг ийм улс орон энэ дэлхийд ховор хөөе тий. Одоо ёстой энэ Оросын Сибирь энэ хаваар л одоо Монгол шиг ийм байгаа. Одоо цаашаа хаа гэдэг энэ Антарктид альсгүй бол Гренланд одоо энэ хаваар л одоо ийм
уур амьсгал байгаа шүү дээ. Түүнээс ч одоо Монгол шиг ийм уур амьсгалтай улс орн энэ дэлхийд ховорштой үе та нар өөрсдөө гараад үзтээ. Гэтэл одоо энэ дархлаа сайтай хүмүүсийг одоо ийм байдалд оруулаад ингээ нэг вирусаас нуугдаж амьдэрдэг бид нар одоо хамаг бизнесийг хаагаад тий ингэж болохгүй хилээ нэмэр байна. Урд хойд хоёр хилээ нэ, бизнесээ нэ, энэ орлогуудаа нэ, гадаад байгаа монголчуудаа аав. Хүн ардтаа жаахан хүндэтгэлтэй ханд битгий ингэж дэмий сүржигнээд амтын хүнийг зовоогоод бай ер нь ийм байж таарахгүй одоо энийг одоо хэлэхгүй бол болохгүй байна. За залуучуудаа миний найз нараа дүүнараа тий ахыхаа пэйж дээр одоо тий follow тий дагалдагч болоороо тий ахыхын дагалдагч өдөрт 2000-аар өсөж байгаа юм байна лээ шүү. Өшөө олон нэмэх юм бол өшөө олон хүн нэмэгдэх юм байна лээ. Follower дагалдагч болоороо. За тэгээ сайхан олон юм хийж давлгаалаа залуучуудаа үг хэлээ бодлоо хүрэг хүн болгон одоо цээжнээсээ дотроо байгаа юмаа гарга ярь хэл тий цөмөөрөө ингээд тэмцээ хөөе. Тэгэхгүй бол бид нарыг чинь ингээд бүр дээрлэхэд ийм байдалтай сүржигнээд ингээд бүр эдийн засаг орлого бүх юмар нь хааж зовоож ин шүү тий. Энийн эсрэг тэмцээ найзуудаа. За орой уулзъя. За баяр та.